Эх орон 36 хөтөлбөрийн энэ жилийн 2 дахь шатны сургалт олон улсын хүүхдийн найрамдал тусланд энэ сарын 20-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалт хөтөлбөрт эхний шатны сургалтанд хамрагдсан Баянгол дүүргийн 440 сурагч, аймагуудаас 200 гаруй сурагч, 10 багш оролцож байна. Монгол Улсын засгийн газрын 2012-аас 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан эх орон сэтгэлгээтэй амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн дэд хөтөлбөр болох эх орон 36 хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ, Улсын их хурлын гишүүн Одон Туянаар санаачлан хэрэгжүүлж байгаа. Эх орон 36 хөтөлбөрийн 2014 оны эхний шатны сургалт 4-5 дахь сард Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр явагдсан бөгөөд нийт 18 сургуулийн 3600 хүүхэд хамрагдаж эх орноо хайрлах аливаа эрсдлийг даван туулах төсвөр төвчээр бие даах чадварт суралцсан байна. Хүүхдийг ирээдүйд эх оронч үзэлтэй, эрсдэл авах чадвартай, улс эх орноо алт өмнө гэсэн сэтгэлтэй, зөв төлөвшөлтөй тэр иргэдийг бий болгох суурийн тавих зорилгоор энэ хөтөлбөрийг бас маачилсан. Энэ хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжиж байгаа. За нодлон үндсэндээ 4000 орчим хүүхэд хамрагдсан. За энэ жил улсын хэмжээнд 12000 орчим хүүхдүүд хамрагдаж байна. Яг эцсийн тавлаад гараагүй байна. Ер нь бол цаашдаа энэ хөтөлбөрийг бол үндэсний хэмжээний хөтөлбөр болгох юм зорилго бол тавьж байгаа. Тэгээ энэ хөтөлбөрийн гол зорилго бол яг хүүхдийн хичээлийн програмд оруулж сурах гэхээс илүү зун цагийн урт хугацааны амралтын явцад хүүхдийн чөлөө цагийг зөв болсон өнгөрүүлэх, хүүхдэд зэрэг эх оронч үйлчлэгийг төлөвшүүлэх, тэр эрсдлийг давах чадварыг суулгах, хүүхдийн чөлөө цагийг ашиглаж энэ хүүхдэд байх ёстой тэр зан төлөвшлийг бий болгох зорилгоор энэ хөтөлбөрийг хийж байгаа. Цаашдаа бол бүх туслан зуны хөтөлбөрүүдэд энийг бол хуульчилж босгох нь бол илүү үр дүнтэй байна гэдгийг харж байна да. Хүүхдүүд маань сурлагад бол санаа зовхон алгалтай. Дэлхийн аль ч орны хүүхдүүдтэй харьцуулахад хүүхдүүд маань бол тоо, физик, математикаар л голөгдөхгүй маш дээгүүр байранд явдаг. Хүмүүжлийн хувьд бол үнэхээр бид бол энэ хүүхдүүдэд хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Энэ ингээд тусгайлын орчин дээрээ тусгай аим нөхцөлд энэ засвар хатуужлын боловсрол, амьдрах ухааны боловсролыг заахад бол хүүхдүүд хүлээж авах нь илүү байна, сурах нь илүү байна. Багш нарын хувьд ч гэсэн бид бэлтэж байгаа сурган хүмүүжүүлэгч гэдгээр зөвхөн сургаад авах биш, бас хүүхдэд давхар хүмүүжүүлэх энэ сайхан боломжийг манай эх орон 36 хөтөлбөр олгож байгаа. Тэгээд бид бол өнөөдөр зөвхөн хүүхдтэй тоо, физик, математика заагаад тасаа энэ нь бол зөвхөн хүний хэсгүүд хэрэг болдог. Хүний хүмүүжил төлөвшил бол насан туршид нь хэрэг болдог учраас бид бас энэ дээр төр засгаас анхаарч хөрөнгө мөнгө төсөөлж энэ хөтөлбөрийг зөвхөн нийслэлд явагдаж ирсэн улсын хэмжээнд бас хийж хүүхдүүдэд сайхан хөрөнгө оруулалт оруулж байгаа баяртай байна.